Hi guys. За одоо ийшээ Mandela Park явж дрифтийн тэмцээн биш гэхдээ гоё ингээд мөргөлддөг ингээд дотор сууж хүмүүс үздэг тийшээ явах чинь ингээд өглөө явах гэсэн чинь Тэмүүг унтцаа 11-с явах гэсэн. Одоо 2 болчихно. Цааш сая 1-гээс ирсэн. Тэгээд одоо ирж ийн л гэсэн. Тэгээд үтсэн бөөнөрөө Mandela Park руу явцгаая. Уба. За юу нээр гадаа тохиргоонд цав цагаан байдгийн. Яага өглөө унтсан бэ? Эмород. Бүр залгаад сэрдэг байна. Аваалагын сонсоогүй л. Дэш арч кофе авч. Юу зэ? Эцэг нь өвөлтэй. Аа. За, янти кофе. Юу авсан бэ те? Энэ баг мүлтэй тий. Мүлтэй санаад байна. Флат. За гараа шитчихөө. Шидэндээ. Одоо идэм үү те? Нэг 15 минут яваад. Гадаа ч янзээ байна. Тэнгүүдийн өстө шууд уртуулгаа шигч. За битээр одоо Mandela Park бааш үлээ. Тэмцээн билээ юу лээ? Самар дрифт геймсэн самар бааш. Бааш мөргөлдөх юм уу те? Мөргөлдөн гэдэг юм. Яах лээ? Маш. Ер нь бол маш эндхийн бүх алдартай дрифтчид ирэх юм. Нутгийн бүх индаанууд ирээд аврууд нь ирээд зүгээр хоорондоо тэгээд бааталтаад тэнгүүдээ машинаа танилцуулаад тэгээд дотор нь хүмүүсээ оруулж үзнэ гэстэй. Дотор нь сууж үзэж болно гэж байгаа. Тэгээд одоо битээр явж ин да. Өглөө унтцсан одоо. Let's go. Yo, яди бэна. Сандарч гин үү? Баярлж гин үү? Карлаад ч ороод ч тараа. Юу нэрэ? Оо, мэн даа яагаад чадахгүй байна. Юу нэрэ? Нийт цаашаа нэгээс 3 ханаад орж байгаа үстэй. Дураа бүр хангаад орж тий.
нэгэ тийм аксидент авах гэдэг юм. Айгуу. Яг энэ дээр бүр амар олж ирэх юм. Энд дээр суугаад ирсэн бол амар мангар чансаас. Тий. Хад жоосоо Йоо, бүр сандарчсан шүү дээ. Нүхлээ шүү. Энэ яадаг юм шиг нэ. Энэ Toyota Crista GZ100. Энэ яг нөгөө нэг Роланд гэдэг марк чийлэр чинь төврээр гэж байдаг шүү дээ. Тэр шиг Роланд нь аяга ховор байдаг. Тэгээд Crista гэдэг машин ерөөсөн механик гэж үйлдвэр юм байдгүй. Аха. Тэгээд ингээд содон болгочингууд надад амар таалагдаад байсан. Ховор босч байгаа. Нүгтэй юм шүү дээ. Тэ. Энэ Chase марк ч нөгөө хоорондоо салуунууд нь таардаг. Энэ Crista-ийн хаалганы хавтнаас өөр даа. Энэ сая Samsung-аас dog box авч тавьсан. Яагаад? Харапны үлээ баг 8500 евро байлаа да. Энэ нөгөө нэг эрчим дахиад зохиод шүү дээ. Хавраад байгаа юм багаз. Энэ ингээд Ирландын нөгөө нэг GZ сондог хүмүүсийн кэтөв гэх юм уу? Баг тийм фүүл гэдэг. Сая юм уу? Замаас басчихоо. Сая ихтгээг өдөртөө ороод юм бүргэцэн гинэ. Нэг машин бүргэцэн гинэ. Тэсээ бүр амар утсан ч одоо гайг болчих шүү дээ. Миний машин ч бас гангаа ихтэй. Секундад хороо-мороптой. Явж үгүй юм уу? Тэгээ жоо байж байгаа. Энийг ч болохоор секундад шүү дээ бүр.
Ямар мотор байна? Ээ 50 юм уу 52 юм. Сая төгрөгийн хянахтай л. 5 сая. Spal, 212 and Spal. Spal, yeah. 212 inch. Yeah. I was thinking about the 116 inch. I've got 212, probably best. Rather than more, you know. I got a JC J-Sport and that's 8 HP. Oh, nice. Монголд байгаа шиг санагдаж байна. Баахан зоо. Монголд танд ийм машин хаваа шүү дээ. Тэгээ энэ авах тийм. Энэ нөгөө сая Workos гаргадаг шинэ BS кай. Энэ оо. Энэ эзэн Адам гэдэг залуу. Нэг сайхан авчихсан. А гоё юм байна шин.
Энэ Nissan Silvia S14 гэх машин байна. Энэ нөгөө нэг Японы Power X гээд машин зардаг сайт гэх юм уу? Тийм сайт үү. Тэгээд энэ Power X-ээс авчихсан машин. Нодлон билүү уржнан наашаа орж ирсэн Японоос. Нэг иймэрхүү ирчээд обод салцсан. Чи ямар сайн мэдтээ? Энэ чинь би Power X-ээс амар харж гоё авмаар байдаг машинууд юм энэ юу. Цаад ч гоё машин байна. Тэгээ энд бас нөө Mazda Miata-нууд амар байдаг. Цаанбаатарт жолооч Drift Games-ийн Josh гэж байгаа. Drift Games-ийн медиаг хариуцдаг нэг залуу байгаа. Энэ Miata-гийн өөрөх мотор хаа. 700 барь юу ч гараад. Өөрөх жижиг машин байна. Тэгээ эдгээр чинь ягаад амар гоё вэ гэхээр ягаад амар хүмүүс ойлтой. Айгу хөнгөх. Тоон 100 илүү бараг тоон гаргаж идэв л. Айгу хөнгөшин. Зингийн хуурд баланс их сайтай. Гоё машин байт юм аа. Фьюснес хөнгө юм шүү. Брусээс хөнгөх байт юм байна. Нэг жизи чти Чиний чи юм даа. манайх нь нөгөө нэг 90 өөрөөр итгэе non VVT энэ VVT. Тэгээ 110 мотор шүү дээ. Throttle-ны цэцлэн throttle. Precision турботой, Mishimoto adapterтай. Моторын дотор явдаг юм шүү байна. Энэ ойролцоогоор ямар үгүй авах вэ? Эдгээр чинь энд нөгөө нэг Altezza гэж аюу ховор байдаг. Ихэнх нь дандаа Lexus IS 200-ууд Америкт нөгөө Lexus IS 300 гэж байдаг чинь энд болохоор Lexus IS 200 тэгээ нөгөө 6 цилиндрийн 2.0 бимс мотортой гардаг. Тиймэрхүү Altezza ховор үнэтэй юм байна. Өсвөчгөр хаалгандаа хөрдөг гэхээр хаалгаас. Товтой машин. Нээ. Ямар мотортой? RB 25 юм шиг байна. Би энэ Өөрөөр хэлбэл энэ ч надаа Skyline мотор шүү дээ. Яасан мотор чаас. Хатуушкин дээр тог ирэхгүй байгаа юм шиг. Харин үзчихээн тий. RB өөрөө аюу гоё дуутай мотор шүү дээ. Дуу нь аюу гоё.